Өчигдрөөс хойш нэг ийм пост нийгмийн сүлжээгээр маш их талархлыг хүлээгээд байна. Азтан MN пэйжэд постноор бол энэхүү цагта 25 дугаар эмийн сангийн уулзуур дээр давс цацах гээд дэлгүүрээс давс худалдаж аваад яаран алхаж яваа юм гин. Үнэхэрийн сайхан сэтгэл. Ажилдаа хариуцлагатай сайхан сэтгэлтэй ийм л хүмүүс бидний төлөө хахир өвлийн хүйтэн зам дээр дэрийтлээ зогсож байдаг байна. Тэгэхэд энэ даргаыг хар. Одоо байгалыг бий бодгоо хамбоонд дийлцэж чадахгүй шүү дээ бид. Би хэлж шít байгаа нь одоо 48 58 тонн. Би өнөөдөр 40-ыг асгана. Цаана 18 үлдэнэ. Гомон өдөр шөнө шиг байгаа биз? Ямар ч мэдрэмжгүй, харьцааны соёлгүй. Менежер хүн гэдэг чинь шуудхан хэлэхэд зайлчин хүнтэй ёстой нэг ямар ч сэдвэр амийг нь ангаатай ярьж чаддаг хүн байдаг юм. Ийм менежертэй учраас л нийслэлд өнөөдөр дайны байдалтай болчиход байна. Харин энэ цагта, манай цагта, Монгол цагдаа нар үнэхээр сайхан залуус юм аа. Тэгэхээр өөрийгөө хямдодчихсон хотын ерөнхий менежерийг Суубатул Сандуу нарын хамт хөөн зайлуулж сэтгэл сайтай энэ цагдааг хотын дарга болгоё. Сэтгэл байвал зүтгэл байна гэдэг шүү дээ. Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор алтан нар гэрлэн бидэнд ав адилхан хайрладаг болохоор амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодно. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлго.